Тэгвэл нийслэл дүүрэг хороо Түлхэг хааны олон мянган олон хаагчдын бас энэ рүүгээ хандсан ажил мөн одоо эрүүл мэдээллийн байгууллагуудын маань олон нийтийн сүлжээний эерэг хандлага бас энэ Улаанбаатар болон гэсэн энэ эерэг хандлага бас энэ одоо варын доотлыг багасгахад нөлөөлж юм гэж бодож байна. Дээрээс нь иргэдийн маань улсад одоо олон нийтээс өгч байгаа болон Түлхэг хааны байгууллагаас өгч байгаа ерөнхий байгууллагын зөвлөмжийг бас амьдрал ахуйдаа хэрэгжүүлж өгч эрүүл сайд үйлчлүүлсэн хандлага нэлээд давмгаалж байгаа учраас одоо энэ эсрэг тоо уурчна гэж үзэж байгаа. Гэхдээ бид нар бол тайвширч одоо ингээд эсрэг уурч гэж үзчихгүй. Амар одоо хүний амнаас стресс өссөн сэнийг манай эрүүл мэнд мэрэгжлийн хяналт цагдаа онцгой байдлын хамтран хаагч 24 цагаар хичээлэн ажиллаж байгаа гэх юм. Амарсан шүгийн байдлаар авчаатаа авчиж байгаа машинуудад үдцээр хоёр төрч ажиллаж байгаа. Нэг нь үдцэнтэй айлуу болж байгаа. Нөгөөх нь гацсан дээр байж байгаа. Үдцээр хоёр үед айлуу санаж байгаа хэсэгтэй. Анхаарал тоо түүхэн нүрс оруулалтыг заасан үйлдэлсэн зайн машин уцаарсан намын тамлаар зам дээр нөгөө бүчээр ажилласан байгууллагч байгаа. Энэ дээр мөн 5 тонн нүрс оруулалтыг заасан үдцээр нэг гэж бид ярьж байгаа. Төвчөн дээр 7 шуудаа эмээлтэй 5 шуудаа зэрэг түүхийн нүрс оруулалтыг заасан Өвлөөрийн уцаарах хэмжээсэн. За мөн үлцэд нэг түрүүлж байгаа. Энэ хүчээр сайжруулсан шахмат туш атас гарч тэрүүл сархийг заасан юм. Асуудалсан. За энийг бол тухайн машины эзэмшигчд анхааруулаад уцаасан юм. За мөн бүсэн шөнө байдлаар түүгийн нүрс түлчээ гэсэн 13 амжилсан. За энэ дагуу хэн шалгалт мөн хийж явж. За ингээд эхний ажил зүгээр хоёрдугаар түлчээ болшгүй мэдээлэл дагуу тэгээд түүхийн нүрс төлөв нүрсэн тэмдэглэлд ямар нэгэн хэмжээгүй харин энэ нүрсээ хэрэглэхгүй төлөвлөхгүй анхааруулгын энэ холбогдох байгууллагын хандаж түүхийн нүрсээ сайжруулсан зүйл сольхийн маргаамжаараа эдийн нөхөд үзсэн байна. За мөн сонгоо харсан дүүрэн хорон дээр түүхийн нүрс жинаа гэдэг зураг айлын хаягаар гомдлсон. Энийг очсон хоёр шуудаа нүрс чагаи хоёр шуудаа нүрс нөөцсөн түмээсээ төлж байгаа нь матлцсан хэмжээс нэ хоёрын дээр хүмүүстээ дүүцх юм шийдвэр гаргаж авчихлаа. За дараагийн спортын дүүрэн хоёрдугаар хороонд байрлах Чинбаян компани Засанбаа гэдэг цэцэрлэг түүхийн нүрс түлчнаа гэж бодсон. Ганцхан шалгалтыг гэдэг ганц цэцэрлэг түүхийн нүрс төлж байсан тогтоогдсон гэж байна. Апорт цаалтын дагуу ардамжаач гэсэн. За мөн нийслэлийн
Эсэнтэй газраас өглөө тодорхой цагуудад айлын галгаа хийж байгаа үеүүд үүснээс цагдаагийн байгууллагын хамтран 6 дүүгийн 6 өндөрлөлтөөр явуулын эргүүл хийж явж байгаа. Заавал бидний иргэдээс гомдлын дагуу хяналтын хийсэн зүйлийг бас өөрсдөө түүхэн өөрсдөө бодсгүй зүйлүүд бол хяналтаар хийж байгаа. Зөвхөн байдлаар аюул хаавал чиглэлтэй аюул болсон зүйлүүд өндөрлөлтөөр гарч түүхэн өөрсдөө зүйлж бодсгүйсэн та гарч байгаа айл болон байгууллагууд төрийн шалгалт хийсэн. За ингээд бол айлууд бол галгаа хийж байгаа үед та гарч за мод төлж байгаа дөнгөж галгаа мод төлөө дөнгөж галгаа хийж байгаа яндангаас нутаа гарч байгаа ийм асуудлууд бол байсан. Аж ахуй нэгжүүд тусгай зөвшөөрөлтөй түүхэн дүрс төлөх тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн гарч байгаа яндангийн утаан дээр шүүлтүүр тавьсан хэсэг шүүлтүр нь өнөөдөр яг боддоор шүүж гин үгүй гэдэг дээр нь мэргэжлийн ялтай байгууллага тусгаалan баг гарч одоо өнөөдрийн байдлаар 242 аж ахуйн нэгж зөвшөөрөл авсан байгаа. Энэ яндангууд дээр яндангийн шүүлтүрүүд дээр дөнгөл гаргахаар гэдэг ажиллаж байна бид. За сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжаар болон өөрсдөө эргэж хандж байгаа иргэдийн тоо буурж байгаа. Сая өнгөрсөн 24 цагийн байдлаар ямар байсан мэдээллийг эргүү дарга хэллээ. За эрүүл мэндийн газраас иргэд рүү чиглэсэн сургууль сурталчилгааны ажлыг гэрчимжүүд өргөжлүүлж байгаа. Иргэдэд эмнэлгээс гарсан болон зөвлөгөө аваад буцсан эсвэл түрүүн тусламжийн үйлчлэгээ аваад гэртээ үлдээсэн иргэдийг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд эмчлүүлсэн хэвээр хяналтанд байлгаж байгаа. Одоогийн байдлаар бол биеийн байдалд нь ямар нэг өөрчлөлт орсон иргэн бол байхгүй байна. Ер нь агаарын бохирд одоо өнгөрсөн бид нар эрүүл мэндийн байгууллагуудаас одоо яг томууд төвчний одоо дэгдэлтийн үе энэ дэгдэлтийн үедээ болон угаарын хордлогын үед хэсэх юм бол ямар орны зохицуулт хийх вэ гэсэн төлөвлөлтүүдийг бол хийж байгаа. Одоогийн байдлаар гэх юм бол энэ агаарын бохирдол буурсан, буурсантай холбоотой томууд төвчний амлалтын эслэх хувь бол 3.7% байгаа. Энэ нь бол өнгөрсөн үеийн мөн үеийнхээс бага зэрэг буурсан байна. Ер нь хүүхдийн орны эслэх хувь бол 5.7% байна. Энэ нь өнгөрсөн оныхоос бараг 3 дахин буурсан юм үзүүлэлттэй байгаа. Одоогийн байдлаар бол томууд төвчний үед болон угаарын хордлогын үеэс ер нь бол орны ихтэй хэмжлүүлэлтийн байдал бол ихсээг байна. За та бүхэнд агаарын чанарын мэдээг 2019 оны 10 сарын 14-өөс 20-ны хоорондох хэмжигдсэн агаарын чанарын дундаж үзүүлэлт өнгөрсөн 2018 оны мөн үеигтэй харьцуулсан мэдээг танилцуулъя. За өндөр PM10 хэмжээтэй тоосон зэрэг 2019 онд 19 оныг 18 онтой харьцуулахад бол 24%-аар буурсан байна. За PM2.5 хэмжээтэй тоосон зэрэг бол өнгөрсөн оны мөн үеигтэй харьцуулахад 25%-аар буурсан байна. За азотын давхар эсэл буюу N2 6%-аар өссөн байна. За энэ маань бол азотын давхар эслийн маань одоо голлох бохирдуулагч их үүсвэр маань бол одоо автомашин байгаа. За тэгэхээр бол энэхүү бохирдуулагч бодисыг бол автомашины одоо тоо хэмжээ өссөнтэй одоо холбогдуулна тайлбарж болох юм байна. За өнгөрсөн онд бол агаарын дундаж температур бол 2018 онд 5.5 градус байсан бол энэ оны мөн үед бол 2.1 градус буюу энэ он бол өнгөрсөн онтой харьцуулахад бол бага зэрэг хүүтэн байсан байна. За салхины хурд бол өнгөрсөн онд бол 1.9 м/сек байсан бол энэ онд бол 2.5 м/сек байгаа юм байна. За хурд хүнсийн хэмнэлт бол өнгөрсөн оны мөн үед бол хурд хүнс ороогүй. Энэ оны үед
1.3 мм хурд хүнс орсон юм байна. За та бүхэн сайн мэдж байгаа. За бид нар 7 хоногт 2 удаа мэдээлэл цаг үеийн байдлын мэдээллийг өгж байгаа. За энэ нь бол эх 7 хоногт ч гэсэн үргэлжлээд явна. За нэгдүгээр дөрөвдүгээр өдөр бол мэдээлэл өгж байгаа. За харьцангуй одоо үүсэж байгаа нөхцөл байдал та холбоотойгоор бол иргэдийн мэдээлэл, иргэдэд хүрж байгаа мэдээлэл нэлээд сайн байгаа нь бол манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын одоо бас нөлөөлөл тусаа гэж ингэж одоо би бас хэлэх байна. За өнгөрсөн 7 хоногт бид нар мэдээлэл технологийн газар харилцаа холбооны зохицуулах хорон дээр энэ Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх телевиз сайтын удирдлагууд, төлөөлөл, IPTV, өөрийн телефоны одоо удирдлагууд, FM-ийн удирдлагууд, сайтын удирдлагуудтай бас уулзаж энэ олон нийтийг хамарсан арга хэмжээний хүрээнд энэ зөвлөмжийг сайжруулсан түлш төлөх, зөв хэрэглэх, галлах зөвлөмжийг явуулж өгөөч гэдэг ийм хүсэлтийг бол хүргэсэн. За энэ дагуу бол одоо манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, телевизүүд, бусад одоо сайтууд, сонин FM-үүд мэдээллийг бол сайн гаргаж байгаа. IPTV жишээлх юм бол IPTV-ийн хувьд бол Prime манай зургийн мэдээлэл оруулахдаа DD шимийн BC бол мессеж хэлбэрээр хүргэх. За телевизүүд 2 төрлийн шток явж байгаа. Та бүхэн бас мэдж байгаа бах. Нэг нь бол 30 секундын 30-40 секундын зөв галгааны зөвлөмж. За нөгөө нь бол нэг үрчлэн одоо 2 янзын зууханд энгийн зуух болоод юу төслийн зууханд гаргачлалыг заасан минут 40 секундын ийм 2 шток зөвлөмжийн явж байгаа. За өөрийн телефонод 4 оператор бол мессеж хүргэж байгаа. За 7 хоногтоор нэг удаа бид нар мессежийг бол хүргэж байна. Зөв галгааны тухай 120 тэмдэгтэд багтсан юм мэдээллийг. За энэ бүхний үр дүнд бол бас тодорхой үр дүн гарч байна гэж ингэж харж байна. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс бол зөв галлах, галгааны талаар зөвлөмжөө ойлгодог, мэддэг болсон, сайжруулсан түвштэй харьцангуй одоо ажил сурж байна гэж хэлж болно. За дараагийн нэг энэ дээр хэлэх зүйл бол цаашдаа ч гэсэн одоо түвш хэрэгжилж байгаа иргэд тийм ээ түвшийнхаа зөв галлах зүйл дээр анхаарах. Ялангуяа түвшнийхаа битүүмжил тэр 100 фишингийнхаа битүүмжил яндангийн одоо яндангаа хөөлөх гэх мэтийн зөвлөгөөнд тусгагдсан зүйлүүд дээр илүү анхаарах юм бол тэр чинээгээр одоо эрсдэл буурах юм байна гэж ингэж одоо хэлж болохоор байна. За хотын захирагч Амар сайхан дарга бол өнгөрсөн 7 хоногт бас Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэний очсон байгаа. Бүр яг одоо галж байгаа процессыг танилцаж ярилцаж сайжруулсан түвштэй холбоотой асуудлуудыг бол сонссон юм байж байгаа. За энэтэй холбоотойгоор түгээлтэн дээр хүргэлтийн асуудлууд дээр бас анхаарах зүйлүүд байгаа юм байна гэдгийг онцгой комиссийн хурал дээр, нийслэлийн онцгой комиссийн хурал дээр холбогдох байгууллагууд нь чиглэл өгөөд ингээд ажил түгээлт эрчимжүүлээд явж байгаа гэдгийг бас хэлэх байна. Төгсгөлд нь бол та бүхний одоо үүрэг оролцоогоор та бидэнд агаарын бохирдлыг бууруулахад тий бүх нийтийн одоо асуудал болсон гамшигын хэмжээнд хүрсэн асуудлыг бууруулахад манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын одоо үүрэг оролцоо бас их байгааг бас ташрамд нь хэлж та бүхэндээ талархал бас илэрхийлэх байна. Нийт сэтгүүлчдэд хэвлэл мэдээллийн байгууллагын бүх байгууллагын одоо удирдлагуудад ажилтнуудтай бас талархал илэрхийлье. Цаашдаа ч гэсэн энэ ирчээрээ бид нар зөвлөмж бусад одоо холбогдох мэдээллүүдийг сайн ингээд өгөөд явах юм бол тэр чинээгээр иргэнд учрах эрсдэл буурч мөн одоо төдий чинээгээрээ агаарын бохирдол буурнаа гэдэг. Энд бол та бүхэн оруулж байгаа ач тус их байгаамаа гэдгийг бас хэлэх байна. За ингээд товч За тэгэхээр төслийн болон ердийн зуух, ханан фишингийн галлалгаа гэсэн үндсэндээ ийм 3 зуухаар манай гэр оролын өргөдөл галгаагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ 3 одоо зуух фишингийн галлалгаа болон түл шалгалалт, за зуух яндангийн цэвэрлэгээ энэ талаар бол зөвлөмжүүл иргэд маань нэгэн хүрсэн гэж ойлгож байгаа. Манай мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс мөн одоо эрүүл мэндийн байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагаас онцгой байдлын байгууллагаас хүргэсэн байна. Онцгой анхаарах хэдхэн зүйл байна. Иргэд маань фишинг сухны онгорхой цоорхой цувралтыг шалгаж бөглөх зайлшгүй шаардлагатай. Яндангаа хөөлөх, яндангийн агаар таталтыг бол
байнга шалгах шаардлагатай. За мөн яндангийн хаалтыг хаахгүй байх. За 100%-ыг одоо дүүртэл түл ширэхгүй байх гэсэн үндсэндээ ийм хэдэн зүйл дээр анхаарахад бол угаартахгүй байх бүрэн боломжтой юм аа. Дээрэс нь хамгийн түгээмэл хамгийн энгийн нэг арга бол унтахаас өмнө одоо төмпөндөө ус хийж хонох. Энэ бол одоо хамгийн энгийн бод уламжлалт арга байгаа. Ус бол цэвэр ус бол ямарваа нэг хордлого угаарыг бол сарамжуулж бууруулж идэг ийм ач холбогдолтой. Энийг одоо манай иргэд амьдралдаа мөрдөлвөл угаартахгүй байх бүрэн боломжтой. Дээрэс нь нэгэнт одоо засгийн газраас тогтоолго гарсан түүхийг үржүүлэхгүй. Тийм учраас засаг төрийнхөө шийдвэрийг ард түмэн биелүүлдэг, дагдаг, мөрддөг. Тэр хэрээрээ ард түмэн нь эрүүл сарвал очинд амьдрах ёстой гэдгийг манай иргэд ойлгож байгаа хаа гэж бодож байна. За өндөр бол нам даралтын зуух гэдэг маань хоёр төрөл байгаа. 100 кВт хүртэлх хүчин чадлаа, 100 кВт-аас дээш хүчин чадлаа гэдэг. 100 кВт-аас дээшээ бол одоо түрүүн даваас хүндраа хэлсэн. Эрчим хүчний тусгай зөвшөөрлөлтөй аж ахуйн нэгж байгууллагууд бол одоо тусгай хяналтын дор зөвшөөрлөд эрхийн бичиг авч түүхний өрсөөр хэрэгжилж байгаа. За мөн дээрс нь 100 кВт-аас доош хүчин чадлаа зуухнуудад бол одоо орчин тохиолдлыг оруулах үндэсний хорооноос гарсан тогтоолын дагуу сайжруулсан түвшиг бол одоо бүр нийлүүлж байгаа. Зүүнтэй холбогдуулаад тухайн одоо нам даралтын зуух маань бол үйлдвэрлэсэн одоо загвар марк бол маш олон янз байгаа. За өндөр бол таарах тохирох асуудлуудыг бол одоо тухайн зууханд тааруулах, зөвшөөрөх асуудлыг таамаглах түвш компаниуд бол мэргэжлийн баг гараад бол 350 хүртэлх гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гараад тухайн иргэний санал гомдлыг бол аваад газар дээр нь очиж үзлэх шалгалт хийж тухайн зууханд одоо зуухны одоо тохируулга одоо зөвшөөрлөгийн ажлыг бол хийгээд явж байгаа. Энд дээр нэмээд нэг зүйлийг хэлчихэд сая тэр тавталгаа түвшний утсан байгаа тийм. Тавталгаа түвшнээс одоо иргэдээс асах саналууд ирж байгаа. Өөрөөр хэлбэл бид манай зуух одоо татахгүй байна, юугаа соролт муу байна, ийм тийм байна. Зуухаа яаж одоо галах вэ гэдэг. Энтэй холбоотойгоор 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулад дуудлагаар очиж одоо хэдэн айл гэв. Одоо айлын одоо зуухын бүр үрж өгөхөөс фишингийн ханан бишиг нь өрхөөс эхлээд зуухан доторх одоо тоосхын үрж их ийм ажлуудыг хийж байгаа. Манай иргэд бол бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Одоо юу гэдгийг ямар ч тохиолдолд өөрсдөө бас хариуцлагатай асуудалд хандаад тийм ээ. Юугаа одоо яах вэ, ийх үү гэхээсээ илүүтэйгээр одоо мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа зөвлөмжийн дагуу өөрсдөө бас асуудалд анхаарал явахгүй бол за тийм ч юм болохоо байлаа, ийм ч юм болохоо байлаа гэдэг одоо бүх зүйлийг одоо холбогдох байгууллагууд руу ярьдгаасаа илүүтэйгээр зарим зүйлүүд бол өөрсдөө бас хариуцлагатай хандах юм шаардлага бас байна. Гэхдээ шаардлагатай бол та бүхэн бас тамдлахоо компани дээр гарцсан байгаа тэр зөвлөмж үйлчилгээ үзүүлэх баг руу уцтаж одоо бас ханан фишингийн талаарх мэдээллийг газар дээр нь очиж үзээд шаардлагатай бол энэ хүмүүс бол үрж зөвлөж тоосхын барьж өгөх хэмжээний хүртэл одоо асуудлыг шийдээд явж байгаа юм билээ шүү. 70-11 49 тэгдэг гэдэг утга руу бас холбогдож болно юм. Нэг чиг 50,000 төгрөг. Тэ нэг чинь 1,000 төгрөгтэй. Төрхийн тухай хуулийн дээр заасан. За манай юу асуулт байгаа юу? Асуулт байхгүй.